Нийт өмгөөлөгч нартаа энэ өдрийн мэнд хүргэе. Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс 7 хоног бүр бэлтгэн хүргэдэг өмгөөлөгчдийн мэдээллийн цаг хөтөлбөрийн 8 дахь дугаараар өмгөөлөгчийн тангараг өргөх ёслолын журмын 5 дугаар зүйлийн тангараг өргөх ёслолын ажиллагааны дигийн талаар хүргэж байна. 5 дугаар зүйлийн 5-ын 1-т өмгөөлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч эсвэл түүний томилсон албан тушаалтан удирдана. 5-ын 2-т өмгөөлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг удирдах байгаа албан тушаалтан ёслолын ажиллагааг нээж тангарагыг цээжээр дээдлэн дуудах хуульчийг танилцуулж эндэрт урина. 5-ын 3-т өмгөөлөгчийн тангарагыг хамтаар буюу ганцаар өргөж болох бөгөөд хамтаар өргөхөд ажлын албанаас томилогдсон хуульч өмгөөлөгчийн тангарагыг цээжээр дээдлэн дуудаж бусд нь дагалдана. 5-ын 4-т өмгөөлөгч тангараг өргөж байх үед урилгаар оролцогчид босож хүндэтгэнэ. 5-ын 5-т тангарагыг цээжээр дээдлэн дуудах өмгөөлөгч энэ журмын 4-ийн 4-т заасан хуулиудын хэвлэмэл хувь дээр баруун гараа тавиад тангарагыг цээжээр дээдлэн дуудаж дууссаны дараа төрийн далбааны дэргэд очиж зүүн өвдөг сөгдөн айдас авна. 5-ын 6-ад тангарагыг цээжээр дуудсан хуульч тангарагийн бичигт гарын үсэг зурсны дараа тухайн ёслолын ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгчид хөтлөгчийн дуудсан дарааллын дагуу төрийн далбаанаас айдас авч дараа нь тангарагийн бичигт гарын үсэг зурж ёслолын ажиллагааг удирдах байгаа албан тушаалтанд гардуулан өгнө. 5-ын 7-д тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцож байгаа өмгөөлөгчид тангарагаа өргөж дууссаны дараа ёслолын ажиллагааг удирдах байгаа албан тушаалтан тангараг өргөсөн хуульчдад баяр хүргэж үг хэлнэ. 5-ын 8-д тангараг өргөх ёслолын ажиллагаа нь Монгол улсын төрийн тулалд ашиглуулснаар дуусгар болно гэж тус заасан байдаг.